дахиж шинээр сэргээгдэх. Сүнсний хувьд үнэхээр авалцах тийм ээ, гал авалцах. Тийм юм биднэрт хэрэгтэй. А тэрийг зүгээр нэг сургалт мургалт өгөхгүй. Мэдээж энэ сургалт таныг маш хүчтэй түлхэж өгнө. Юу хийх рүү чинь таныг түлхэж өгнө. Та энийг тэрж авбал та ямар нэгэн хүрэн мэдээж хэрэг. Харин гонсойлт нь маш их гордожсэн зүйл тасран алга болоход бид гонсойдог. Харилцаан дээр ч ялгаа авахгүй. Ямар сайхан хүнтэй би суучваа гэсэн чинь нөгөөтөөс үнэн хөгийн амьд. Тэгэхээр яг маш хүчтэй гонсойлт ирнэ. Энэ гонсойлтыг нэрээ шийдэхгүй бол та тэгэл гонсойлтоор өөх нь байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар шийдэх ёстой. Эсвэл юу гэдгийг одоо маш хүчтэй дэмжлэг үзүүлнэ гэжсэн хүн нь алга болох ч юм уу. Эсвэл дэмжлэг үзүүлэх нь айдваргүй болдог ч юм уу. Тэгэхээр маш хүчтэй гонсоодог. Тэгээ яадаг хүмүүс амиа оролдог шүү дээ. Тэр байдлаас болоод. Тэгэхээр бид нар гонсойлтыг бас шийдэх ёстой. Бид нар түүний хамаг асуудал ерөөсөө даруусах түүний өмнө очих. Би гонсоос би ингэн гэж бодсон чинь ингэсэн байна. Ингэн гэсэн чинь тэгээгүй. Тэрийг авах гэсэн чинь тэр тэгээгүй. Бид нар энэ гонсойлтын асуудлыг шийдэхгүй бол энэ гонсойлт биднээсийг иддэг, биднийг мэрдэг юм аа. За ингэж яваад уран уграад гонсоогоод ирэхээр яах вэ гэхэд бид нар маш хүчтэй дарамтанд ордог. Өнөөдөр миний энэ ярьж байгаа энэ асуудлууд бол ялангуяа яг өнөө үе одоо энэ цагт амьдарч байгаа ялангуяа тэр мөнхийн улс ирж байгаа гэсэн тийм ээ хаанчлал бууж ирэх гэж байгаа. Бурхан өөрийнхөө сүмийг өөрөө байгуулна гэсэн тэр үе рүү орох гэж байгаа бидний хувьд энийг янзлах ёстой учраас ингэ яригадаад байгаа байхгүй. Би та нарт нэг юм хэлмээр байна л да. Би ингээл за дараагийн сургалт болох чинь та юу заайтай гэж нэг гой сургалт чи юу байдаг вэ юм би юу хайж явдггүй. Харин яг өнөөдөр юу хэлэгдэж байна бурхнаас тэрийг л та нарт амжуулж өгдөг. Хүмүүс асуудаг л танаас сургалт чи яг ямар учиртай юм бэ гэж. Яг өнөөдөр бурхан юу гэж ярьж байгааг бид нар сонсох боломж энд байдаг байхгүй. Би ч тэрийг сонсож байгаа юм. Тэрийг би миний сүнсний эцгүүд, миний сүнсний өвөөнүүд, миний сүнсний ах дүүсүүд ярьж хүлээж авдаг. Тийм учраас би ганцаараа идээд жаргаад байх юм биш. Заавал би хүмүүст хэлж өгөх ёстой. Ийм л учраас бид нар энд цуглаж байгаа юм. Өрдөөсөө л энэ. Өнөөдөр яригдж байгаа үг. Өнөөдөр бидэнд хэрэгтэй юу? Хэрэгтэй. Ялангуяа өнөөдөр бид нар шинэ юм руу орох гэж байгаа хүмүүсээ зүрх сэтгэлийн асуудлуудаа бид нар зэгцлэх ёстой. Уран угралтуудыг өнөөдөр бид нар янзлах ёстой. Бид нар гонсойлтуудыг янзлах ёстой. Бид нар аливаа баримтуудыг бид нар шийдэх ёстой. Яагаад гэвэл асуудал байгаа юм бол заавал шийдлэх ёстой. Асуудал чинь шийдэлтэй байдаг. Бодлого чинь хариуутайгаа өгддөг шиг. Бид нар тэгж харах ёстой юм. Бид нар зүрх сэтгэл ер нь айгүй хэцүү л дээ. Бидгүй миний сүүлийн үед уулзж байгаа хүмүүс бол ер нь л би заримдаа уулзаж энэ ч сэхгүй ахгүй яшиг зүгээр гэж хаямаар. Би ч гэсэн өөрөө заримдаа аюу хүчтэй дарамтанд ордог учраас яамар ч энэ дээрээс яайтай. Тэгээ энэ бол бид бүгд туулж байгаа зам байхгүй юу? Гэтэ бид нар энэ байдаг юм чинь тэгэл ингээд явъя гэж бас болохгүй. Яагаад гэвэл уран угралт гонсойлт дарамт нь биднийг алддаг учраас. Бидний хувь тавиланаас гаргаж хайдаг учраас. Бидний бурхны төлөвлөгөөнөөс гаргаж хайдаг учраас. Тэгэхээр сатан яадаг вэ? Намайг биш харин надад төлөвлөсөн ажлуудыг хулгайж аж устгахаар бидний амьдралд ажиллахыг санаалдаг байгаа шүү дээ. Тэгээ бид нар түүнд тийм боломжийг өгөхгүй байх хэрэгтэй. Бид нар асуудлыг юу гэж харах ёстой вэ гэхээр асуудал болгонд хугацаа байдаг гэж харах ёстой. Хугацаагүй мөнхийн асуудал гэж байхгүй маа. Мөнхийн юм нэг л байдаг. Тэр бол бурхны мөнхийн ажлууд. Тэгээ мөнхийн нэгэн бол бурхан өөрөө. Тэгэл бол би өөрөө ч мөнх биш, та ч мөнх биш. Асуудал мөнх биш, бөгөөд сатаны ажил бүгдээрэнд нь цаг хугацаа байдаг. Өнөөдөр бид нар зүрх сэтгэлийн хандлагууд, зүрх сэтгэлийнхээ асуудлуудыг шийдэх тухай ярьж байна. Та бурхны нүдээр харж сурах ёстой. Би ч бурхны нүдээр харж сурах ёстой. Жижигхэн юмыг томруулах ямар ч шаардлага байхгүй. Бурхны мэдлийн эсрэг босдог аливаа цэцэрлэгүүдээс бид нар бүрэн татгалзах ёстой. Цэцэрлэг гэж юу вэ гэж? Цэцэрлэг гэдэг бол мэдхгүй мөртлөө мэддэг юм шиг ойлголтууд. Баримтгүй мөртлөө баримттай юм шиг ярьдаг тэр яриануудыг хэлж байгаа байхгүй. Би сүмдэр нэг оюун санааны цайзуудын тухай хичээл зааж байгаа. Бас энэ талаар аюу Библийг ерэн хайдаг байсан. Библиэрээс маш их тийм баталгааг ерэн хайдаг байсан байхгүй. Энэ бол аюу хүчтэй бидэд дотор суугдсан байдаг. Ямар ч баталгаагүй, ямар ч баримтгүй
Зүгээр сэтгэл хөдлөлөөр аливаа асуудал хандах. Түрүү ярьсантай санагдах, бодогдох одоо тэг ингэж тэр эсвэл яана Кимпискэд болж байгаа сургалтанд битээ очиж тэр чинь гаж юм гинлээ. Та танд хүн тэгж ярьж байгаа та асуугаараа чи яг өөрөө очиж үзсэн үү? Үгүй л дээ би очиагүй л гин. Тэгдэг байхгүй бид нар. Бид нар очиж үзээгүй юм муулдаг. Уулзаж чадаагүй хүнээ муулдаг бид нар. Бид нар сонсож үзээгүй юм гаж амныхаа зоргоор бид нар бурдаг. Харин монголчууд юу гэж ярьдаг гэлээ? Чи 1000 сонсохоор нэг яваад үзэж гэдэг. Филиппиг одоо Европыг сүйтгэж бүснүүлсэн одоо эсэргүү гэж байгаа байхгүй. Европыг сүйтгэж бүснүүлээд ингээд явж байгаа хин харсан юм. Эсвэл надад л ярьжсэн тэр хүмүүсээс нэг нь Филипптэй уулзаагүй байсан. Харин би тэр хүнтэй 3 жил хамт ажилласан. Одоо ч ажиллаж байгаа. Би тэр хүн юм бэ гэдэг юм мэднэ. Мэдгүй хүнийг ч гэсэн надад тэгж ярих хэрэг байхгүй. Тэр юм гаж тэр амар тэгэл ингэж Филипп одоо хараад та нар тэр цаг амар удахгүй ирэн заяа. Одоо удахгүй Филиппийг айгүй мундаг гэж ярина. Та нар бүр хараад байгаарай. Би ишүүлээгүй зүгээр тийм юм болдсон ч угаас. Тэнгүүд яах вэ? Яана Филипп амар мундаг. Чи сонссон юм. Би сонсоогүй дээ. Тэгтэл мундаг гэж хэлээ. Энэ бол бурхны мэдлэгийн эсрэг босдог аливаа цэцэрлүүд байгаа байхгүй юу? Бид нар болгоомжтой байх хэрэгтэй. Аливаа юмыг зүгээр үзээгүй, хараагүй, бариагүй, мэдрээгүй ижиж амныхаа зоргоор дүн шинжилгээ өгөх. Бусдын амьдрал ч гэсэн дүн шинжилгээ өгөх. Хөөрхийн амт дээр очсон чинь ингээд эхнэр нь өвчтэй, хэдэн хүүхэд нь өвчтэйс амар сүнсний дарамтанд байх шиг байлээ. Хүний амьдралыг хөндлөнгөөс нь дүгнэв. Энд чинь бүгд цэцэрлүүд байгаа байхгүй. Бид нарт хинээж амьдралыг дүгнэх хэрэг байхгүй. Хиний дотор юу болж байгааг бид нар мэдэхгүй учраас. Миний дотор юу болж байгааг та нар мэдэхгүйтэй аль та нарын дотор юу болж байгааг би бас мэдэхгүй юм аа. Тийм болохоор бид нар яг эндээс чинь буруу асуудлууд үүсэн гарч ирж байгаа. Тэгэхээр угаасаа бидний зүрх сэтгэл дотор нэг юм болохгүй байна гэсэн үг. Бид нар зүрх сэтгэлийг эндээс чөлөөлж авах хэрэгтэй. Яагаад гэвэл тэндээс амба, үхлийн их ундрагууд нь урсан гардаг учраас. За, энэ бол миний өдөртгөл хичээл байсан. Гэхдээ яагаад би энийг эхэлж ярьсан бэ гэхээр бурхны төгс эрх мэдлийг ойлгоход бидний оюун санаа ямар нэгэн хэмжээгээр задарсан байгаасаа одоо нөгөө буулуу халах гэж ярьж ямар нэгэн хэмжээгээр бэлтгэгдсэн байгаасаа гэж хүссэн учраас би энэ тухай ярьсан ба. Харин өнөөдөр бидний ярилцах чухал асуудал болохоор юу вэ гэхээр тэр ямар төгс эрх мэдлээр засагладаг тухай бид нар үзэх юм байна. За, өнөөдөр хэн газар дэлхийг хөдөлгөн захирч байна вэ? Хүний онол болоод хүмүүсийн үзэл суртал өнөөдөр дэлхийд дахинд маш хүчтэй нөлөөлж байгаа учраас бурхан энэ дэлхийг захирж байгаа гэдэг талаар ер нь хүмүүс ховорхон боддог болсон ба. Тэр яах вэ байх нь байгаа. Одоо бүр тэгж ярьдаг болсон шүү дээ бид нар. Байх нь байгаа ямар ч байсан байгаа. Хөөрхий бурхан одоо тэг яах юм. За ашгүйтэй ямадаа байгаа гэдгийг манийг хэлж байгаа баярлалаа юм ааши. Тийм биш юм аа. Бидний оюун санаанд өнөөдөр бүр үнэхээр хүчтэй захилт өгөх нэг юм бол хэн өнөөдөр эцсийн бүлэгт захирж байгаа юм бэ? Хамгийн дээд эрх мэдэл хэнийх юм бэ? Тэрийг бид нар ойлгох хэрэгтэй болж байна. Энэ газар дэлхийг хэн бүтээсэн? Тэр өөрөө бүтээсэн. Гэхдээ тэр тийм ээ хэн нэгнээр дамжуулж бүтээгээгүй. Бүр шууд бүтээсэн маа. Бидсэн бүтээсэн маа. Үгээ хэлээд гэрэл бий бол гэрэл бий бол. Энэ уулыг ч би бүтээгээгүй. Тэгээ уулыг бол нөгөө хэн бүтээсэн шүү дээ. Миний нөгөө тэнгэрийн чинь тэр гээгүй. Бүх бүтээлийг тэр өөрөө гардаж хийсэн. Тэгэхээр тэр өөрөө шууд бүтээсэн юм бол тэр өөрөө шууд захирах төгстэй эрх мэдэлтэй. Энэ газар дэлхийг энэ дээр амьдарч байгаа 6 тэрбум хүнийг тэр бүрэн захирах эрх мэдэлтэй тэр энэ газар дэлхийг яасан ч түүний эрх мэдэл. Төгс түүний эрх мэдлийн дээр гарах эрх мэдэл гэж юус байхгүй. Дараагийн Еврей номын 1:3-ыг цумаар харъя. Энэ үнэхээр гайхалтай юм. Би хэдэн жилийн өмнө бас уншаад бас маш их сэтгэл хөдлөж байсан. Ямар нэгэн хэмжээгээр бурхан надад нэг чухал зүйлийг илчилж байна гэж би ойлгож байсан. Еврей номын 1:3 энд ингэж хэлсэн ба. Хүн түүний алдрын туяа. Түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг болоо гэж.